ноолуур самандаг дээр хүртэл өнгөрсөн саруудад айгүй их маргаан тэгдэж ш дэлхий дээр монголчууд ноолуураас амнахдаа ямааг зовоож орилуулж тарчлааж авдаг. Тэгээд ноолуураас татгалзъя гэсэн уриалга гарсан. Гэтэл бид малчтын одоо гол ахуйтайгаа ингэж нийлж яаж байгаа юм чи ноолуур байгаа штэ. Тий. Ноолуураа ямаач харин ноолуураас амнуул хөнгөрөхтэй айгүй айтайхан сайхан болдог штэ. Ноолууртайгаа дэвэл тэр чинь ажил халууцсан тэгээд янз янзын юм болдог штэ тийм ээ. Тэгээд толгой шавдандаас баригдаж тийм ноодорын нөгөө ачиг хөвд чинь тэр ноодорын дотлоор очсон штэ. Ер нь самнахгүй л болохгүй. Ямаг яхав тэр улсууд өөрснөө мэдэхгүй л байна л да тий. Яг мал дээр ажиллаж мэдэхгүй байхгүй. Зовоо гэж хүнтэй тэр заавал тэр чи авч хоныг зөвхөн харахгүй таргалахгүй шүү дээ. Хань ямаг юм самнахгүй л. It actually looks kind of relaxing. Like, I feel a little bit jealous of what's happening to them. Yeah, I know. And it looks, if you look at it, when I first looked at this, I was like, is this a torture implement? But it's actually really blunt. Like, Yeah, it's not sharp at all. yeah, I Right? could comb my hair with it. Get some good cashmere, good human cashmere. Эзэн Чингис хааны бидний загсаг байгаа шүү дээ. Өөрсдийнхөө хийсэн хоол ундаа гэж өөрсдөө хийсэн хувцсыг өмсчээ гэж. Өөрөө хэлбэл бусдын боолгол. тэгнь. Тэгэхээр нөгөө ноолуураас хамраад нөгөө ноосоо хоёргаад шүлжээд дулаан хувцс. Малын хайр ширээ дулаан хувцс хийж өмснө. Гэрээ бүрэн тийм үү ноосоо хилд эсхийгээ хийгээ тийм ээ. Тэгээ махаар нь хоолоо хийгээд идэнэ. Яг бид хэдий засааг нь идэж байгаа ч гэсэн махыг нь идэж байгаа ч гэсэн эргээд тэр амтныг нөгөө малчин маань 10 хоног идэхэд л өвлийн чинь хойд нь 60 70 төл хүлээд авчих штэ. Ингээд нөгөө 10 хононы амийг 60 70 юм уу 100 хононы амаар буцаагаад нөхөд төлчих шүү дээ. Тижээж тэтгээд одоо өвөр төлийн тижээчж штэ. Тэгэхээр нөгөө ял нэхэл нь баг байгаац. Гэтэл нөгөө юу гэдгийг чоны махсан гэж чон алчдаг бэлтэргийн мэдэр дийж чадахгүй. Нөгөө зээрийн халуун цус суuna гэдээ алаад усын нуугаад байдаг. Гөрөөс янзын бид нар тийж чадахгүй шүү дээ. Энд чинь ингээл өр болоо явчих шүү дээ. Тий? Нэг л өр төлгийг авч тэтгэж тийжээж хоолж ундалж чадахгүйгээс хойш энэ бол өр болоо явчихна. Тэгэхээр нүүдэлж явах амьдрал гэдэг маань одоо тухайн газар нутгийнхаа онцлогтой байгалийнхаа тогтолцоотой зүй тогтолцоо ингээд зөгцсөн байдгаар онцлог юм болов уу гэж хараад байгаа шүү дээ. Тийм байна. Тэгвэл одоо засаанаас гадна за 3-4 жилдээ бид нар нэг удаа эцэг малаар тоогоо тослоод дархлаагаа гэр бүлээрээ сайжруулж штэ. Тэрнээс гадна одоо өвчтөй ч юм уу ямар нэгэн байдлаар дархлаагаа илүү сайжруулах хэрэгтэй хүмүүс за хүн бүхэн засаа олохгүй хүн бүхэн дээр эцэг малын махыг чанж идэх болцоо хүмүүс өөр дархлаагаа сэргийх ямар уламжлалт арга байна? Удуурсаа тэтгэх. Удуурсаа тэтгэх. 99-ийн тоог нэмэгдүүлэх гэсэн. Энэ урмлыг бас дотор нь эр юм гэж ангилаад байна. За. Эр хүүсийн урмал, эм хүүсийн урмал гэдэг. Тэгэхээр эр хүүсийн урмал гэж ямар урмал гэхээр нөгөө газар дээр ургасан иш навчин дээр ургасан цэцэг нэ штэ. Дэлбэлэхээр дунд нь дохиур гарч ирдэг те. За тийм. За зарим нь нэг том ганц дохиуртай, зарим нь нэг 4-5 нарийнхан дохиуртай. Энэ дохиурт цэцэгтэй урмал бол урмал нь өөрөө эр урмалд хамаард юм. Цэцэг дэлбэлэхээр энэ дэлбэнүүдийн голоос нэг ингээд ийм нэг төлзийн мод шиг. Тэгээ дээр энэ жижигхэн бондгор дохиур шиг дохиур шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр чин зуны үйлрэл хэдхэн хоног гарахад нөгөө нисдэг шавж шүү дээ. Ялаа биш ээ. Зүгийн ирвэхээ гэд өөрөө тэр эр дохиурт эр урмалын дохиураас ялгарсан тоос биш шүү дээ. Тэр тоосоор тэд нар хоолдог байхгүй. Тэгээд тэрийг бослог бас тараадаг байх юм тийм ээ. Тийм. Тэгээд нэг зэсгээс аваад нөгөө зэсгээд хөндөй дамжиж явсаар угаад тоос хүртэлцээд нөгөө байгалийн урмалын нөгөө үржилчин гэж одоо тэр одоо нисдэг шавжны тусламжтайгаар хийгдэт байгаа. Хоёрдугаарт нөгөө тэр байгалийн салхи байна шүү дээ. Салхиар өрн хийсч өөр хөндийн нугуур хийсч очихороо өөр тэнд байгаа ижил төрлийн өөр урмалынхаа им хүстэй тоос хүртэлцээд удамшлын хүчрхчээр яваад байгаа. Тэгэхээр нөгөө тэр бал тоосыг хүртсэн амтан гэж хөрх юм уу зүгий гэж чинь тэрийг идэж идж жагаад өрөндөө авчираа бөөлж гаргаж байгааг бид нар зүгийн бал гэж хурааж идээд байгаа шүү дээ. Өөрөө зүгийн голигдсан байхгүй юу? Бөөлжсөн. Цөөхөн хоногоор гаргасан нөгөө зүгийн жилий гэдэг шүү дээ. Тэрийг хэлээд байгаа шүү.
цөөхөн хоног гаргасан жилийн болоо тэгээ жилийн дээрээ нөгөө балаа хураадаг шүү дээ. Энэ бөөлц шүү дээ. Эдсэн юмаа гаргаад бөөлж гаргачихсан шүү дээ. Тэгэхээр зүгээ чинь хоолны булаагаад байдаг тийм биш юм уу? Нэг өсөндөө бид тэр амтны хоолыг л бодож байгаа хэрэг л дээ. Ерөөсөө л ингээд цэцэг дамжаа явахтаа нэг цэцгийн доосоо нөгөө цэцэнд хөртэйгэл яваад байгаа гэсэн үг. Хөлөөрөө. Хэсгийг хадгалаад байгаа. Хөлөөрөө. Хөлөөрөө. Хөлөөрөө тараагаад яваад байгаа. Чиний 6 хууль 8 хуультай шүү тийм үү? Цэцгүүдэн дээр суухаар хөлөөр нь тоос дамжаад тоос хүртэл явагдаад байгаа. Тэр 70-аар нь тоос хүртэл хүндэдээ явагдаад байгаа. Сонирхолтой. Тэгэхээр чи энэс бүдээд бас нэг өвчин гардаг гэж сонссон би. Юу гэхээр монголчин жилийн 365 хоногийн 65 хоног л зуны хуулиар шүү дээ. Ахархан богино хугацаатай. Наранд ойрхон байдаг зуны хугацаа. Тэгэхээр яг тэр хугацаанд нөгөө ус нь хур бороо хөрсөн чиглээд ханаад нарны эрчмийг ханаад ирэхээр нөгөө бүх навц цэгч ургаа гараад ирнэ. Тэгэхээр тэндээ чинь хэмжээний тоос буюу тэр охины үнээр гарна шүү дээ. Балны үнээр гарна. Нартай, наргуу, салхитай салхигүй дэргээл тоос нь тэр орчин тойронд тарж яхна шүү дээ. Тэрний үнээр бол их содон байдаг гинэ. Хугацааны ерөөсөө агахын тэр нэг 65 хоног дотор багтаад л. Тэгээд тоосгүй болчихдог. Тэгээд хумигдаад хатаад унтчихсан шүү дээ. Монголчин 65 хоног дулаан өдөр байвал байна 100-ны өдөр л. Тэгэл тэрнээс хойш намар эхэлж шээ. Намрын 73 хоног эхэлж байна. Тэгэхээр чи нөгөө тэр хугацаанд агахын 360 хоногоос 65 хоногт огтой байдаг учраас энэ бидний эрүүл мэндэд төдийлөн нөлөөлдөг юм байна. Гэтэл энэ охийг байнга үнэртэй дахаар энэ бас нэг төрлийн одоо тодорхой хэлбэл амь насанд аюул хөрөхөц өвчтөний их сурвалж болчихд юм. Харшил шүү. Охины хордлого гэж. Тэрний нөхөр одоо бидний үнэрсэн сүрчгийг хэрэглэдэг шүү дээ. Тэр бол ахуй амьдралдаа малчад биш л дээ. Суурин амьдралын усууд усанд орчгоод нөгөө зүг гараараа хоц унараараа гэдэг ох сэнгис үнэр гаргадаг. Эн чинь тэр үнэр байхгүй юу? Тэгэхээр байгаль дээр бол ерөөсөө цөөхөн хоногоор гараад явахад хүнд нөлөөгүй мөртлөө байнга тэрийг үнэлээд тахаар хүний судас шилшиг болчихдээ бит. За. Модоогод хатуурч гэсэн үг шүү дээ. Яг тэгэхээр тэр үнэрийг байнга үнэртэхээр хүний цусны эсүүд ялангуяа улаан ус хүний цусны улаан эс ийм өргөслөг хөвшинчтэй болчихдээ. Тэгээ өндөр заралтаар зүрхчин цусаа ингээд суц руу шахаа явуулахаар нөгөө өргөслөг шанартай улаан эс чинь нөгөө урсгалаараа цусны хааныг очиж мөргөөд явахдаа гимтэйгээд идэг. Тэрнээс хамгаалаад яах нь вэ? Суцны хаан шилийн хэв шинжинд ороод модоочихно шүү дээ. Ойлгоод байх нь шүү дээ. Тий хатуураад модоочихно гэсэн шил болно гэсэн. Тэгэхээр тэн дээр яах нь вэ? Суцаар гимтэхгүй ойгоод байх нь шүү дээ. Гэтэл байнгын ийм модоосон шилэн цуцтай байгаа үед ямар нэгэн байдлаар тухайн хүн сэтгэл хөдлөлд ороод уурлаад юм уу хит баярлаад юм уу хит гунихаар нөгөө шилэн цуц хагарчдаг. Тэгэхээр аливаа зүйл өөрийн тоо хэмжээ цаг хугацааны хязгаартай байх хэрэгтэй гэдгийг харуулдаг. Байнга л гэртээ нөгөөдгөө хэрэглээд өөрөө үнэртэй л хажуу хавьд үнэртүүлэл ингээд яваад байгаа юм бол суд шилшиг модооч юм. Тэгэхээр үнэртэй одоо бидний хэрэглэж байгаа үнэртэй ус байнга хэрэглэдэг хүмүүсийн судас одоо тийм болж байна. Тэгж гэсэн үг. Тэгэхээр тэр үнэртэй ус чинь одоо тэр байгалийн цэцэг тоосноос гараагүй байлаа гэж бодоход химийн аргаар хийсэн мөртлөө тэр анхлын охин адилхан байгаа үз. Тэгэхээр байгалийн маань химийн аргаар хийснээс үл хамааран хүний мэдрэлжил тэрийг хүлээж авахаараа улаан эс чинь өргөслөг хөвшинжид орчод шүү дээ. Гадуураа бүрхсэн өргөстэй. Тэгэхээр тэр өндөр дарлаар шахагдаад ингээд суцч ингээд нугард тонраал ингээд янз янзын хөвшинжид ороо явна шүү дээ. Тэгэхээр хамгийн өндөр даралт очдог хэсгүүд чинь нөгөө цоорохгүй тулд шил болж модоодаг. Тэгээд тэр чинь мөргөөд гарахаар суц гимтэхгүй хэдий ч яг тийм модоосон үе дээр тэр сэтгэл хөдлөлийн өндөр ачаал авахаар хаг усарч идэг. Тархинд бол зүрхэнд ийм үзэгдлүүд гардаг юм. Сонсож байгаа хүмүүс сонирхолтой. Сонирн байгаа л да тий. Тэгэхээр байн хэрэглэх ёстой зүйл биш юм байна шүү тэр. Биш үнэртэй хэрэглээд ээдгүй л тий. Үгүй энэ бол ерөөсөө нэг олонд хамаарсан нөгөө бас нэг сонирхолтой хэлбэрийн одоо ярилцлага байгаар хөрж штэ.
Одоо жишээлбэл 365 хоногт одоо бид 65 хоног хөдөө амьдралд ус малчин амьдралтай усуудад 65 хоног тэрийг үнэлдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр нь бол аюул байдаг. 300 хоног нь зүгээр байдаг. А бид нар бол суурин амьдрал ихээр үндсэндээ ус нь өглөө босоод усан дороо шүрт ороод гараад бие ягчаад нөгөө үнэртэй бүрхэл гарч штэ. Онгсгээ. Тэр чинь л өөрөө судасыг тэг шилэн болгож хуургаад байт юм. Хүний бидрэл өөрөө өөрийгөө хамгаалдаг хариу оруулан тэр юм байна л да. Гэхдээ энэ үзэгдэл байнга удаан жилийн 365 хоног тойрч явагдах ёсгүй юм. Сондогдол зовоос. Тэгэхээр бас юмын хэмжээг нь тааруулж хийх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм гэсэн үг. Яг хөдөөний амьдрал бол яг наарс сайлах бууц зүтг хонь малын үнээр ханхлал явна, сүү сайлын үнээр ханхлал явна. Хотод бол нэг олон хүн байгаа учраас тэр их хөлсний үнээр, тэр их шорооны үнээр учраас тэрнээс нөгөө дайжаад өөрөөсөө сайхан үнээр ялгаруулах гэдэг энэ чинь яах нь вэ? Тэр их хэрэгсэн зүйл ийм асуудал төрөх боломжтой болчихно. Энийг бол мэддэггүй. Энэ нь бол төдийлөн нөгөө одоо цагийн нөгөө онцлогоор гардаггүй. Үхлийн шалтгаан мөн үү, хүндрэл өвдрлийн хүнд өвчин шалтгаан мөн үү мөн болчиход байна л да. Хэрэглэхээ бол биш гэхдээ бас хэмжээтэй хэрэглэх гэдэг санаа байна л дээ. Мэдчихье. Жишээлбэл жилийн одоо 165 хоногт тэр мал гардаг, үнэртэн гардаг бол гэртээ хэрэглээ даа нэг тий баяр ёсод үйлчлэг, найр хорон цангийн үед л хэрэгдэг, бос үед нь хэрэглэдэггүй баймаар юм ба шүү дээ. Он шаардлага. Хэрвээ тэгдэг бол нэгдүгээр хоёрдугаар эн чинь нөгөө тухайн ундаа ис хамаарад хамт ажилтдаг хүмүүс өдөржигөө тэрийн үнэртээ суудаг, гэртээ байдаг хүмүүсд гэр бүлийнх нь үнэртээ суудаг бүх хүнд нөлөөлж байгаа үст. Зүү тогтолно. Хүмүүс өгөөсгөж болно. Үгүй ээ, тийм байдгүй. Хамаагүй маргаж болно. Гэхдээ бид бол аливаа юмны нөгөө нэгжид гүнлүүн очиж ингэж цөмөрч орж ярихаасаа илүү аливаа энэхээ ерөнхий зүү тогтолыг хараад тэрнээсээ задлж ингэ ярил хүмүүст өөр өгөөжтэй хүртэвчтэй болох байх. Бидний ярьж байгаа яриаг сонсоод эсэргүүцэх хүмүүс гарч магад. Бид бүгдийг мэдвэш. Гэхдээ бид бол өвөг дээдсийн ярьсан, хэлсэн, сургаал, өгүүлсэн болгоныг өөрсдийнхөө амьдрал дээр хэрэгжүүлээд тийм ээ хийж байгаа ажиллагаа туршлагатайгаа дүүцүүлээд нэг олондоо хүргэж байгаа мэдлэг шүү дээ. Дураараа мэдээд ярьж байгаа зүйл биш шүү дээ.